Энэ агаар орчны борлыг бууруулах ажил маш чухал ажил. Олон жил олон дарга нарыг лобби хийж татвар төлөгчдийн мөнгийг үргүү зарах болгосон төсөл. Үүний жишээ бол 2018 онд хэдэн тэрбумарын мэддэхгүй нийслэл хот нуугаад байгаа сайжруулсан түвшний үйлдвэрээ бол хаачихсан. 2 газар байгуулсан. Одоо байгаа мэдээлэлээр бол 1.5 их найдын өртөө энэ үйлдвэр. Энэ өрийг мөн татвар төлөгчд төлнө. Тэгээ энэ үйлдвэр хааж ийн гэдэг бол энгийн логикоор сайжруулсан түвш бол шаардлага хангахгүй байна л гэсэн үг. Тэгээ энэ үйлдвэрийг яг хэдэн төгрөгээр барьсан юм бэ? Яагаад ийм их хэмжээний өр үүссэн бэ гэдэг асуулган дээр огт хариулаагүй. Эрчим хүчний яам хот мэднэ гэдэг ерөнхий хариулт өгдөг болсон. Монгол улс нэг засгийн газартай нэгдсэн улс. Яагаараа ингэж хариуцж байгаа яамдууд нь хот мэднэ гэдэг болсон юм. Хот гэж тусдаа засгийн газар бий болсон юм уу? Хот шийдэн хот мэднэ гэдэг хариулт өгсөн. Хоёрд өнгөрсөн жилийн сонсгол дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага агаар орчны энэ сайжруулсан түлш, коксон түлшийг түлээд дотоод орчны бохирдол нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг судалгаа хийгээд дууссан. Энэ дүгнэлтийг яагаад нуугаад байгаа? Энэ дүгнэлтийг хизээ ил болгох юм бэ? Энэ дүгнэлт гарсан байгаа шүү. Иргэдэд байгаа эргэлзээг нэг тайлмаар байна. Бидний энэ хэрэглээд байгаа та бүхний энэ лоббигоор бүгд найрамдах хятад ард улсаас 226 тэрбум төгрөгөөр авж байгаа энэ коксон түлш чинь дотоод орчны агаарын бохирдолд түлээд эхлэхээр галд шатаад эхлэхээр ямар нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ гэдэг ямар судалгаа байхгүй. Надад ирж байгаа судалгаа бол энэ нүүрс мөнүүл гэдэг судалгаа. Нүүрс юм чинь нүүрслэгээл гарна шүү дээ. Энэ нүүрсийг шатаахад дэгдэж байгаа хийн үнэр нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг судлаад иргэдэд нэг танилцуулаач гэдэг ийм хүсэлт ихээр ирж байна л да. Гуравт энэ Монгол улс нүүрсний асар их баялагтай атлаа. Өөрсдийн коксон түлшийг 1 тонны 175 мянган төгрөгөөр борлуулдаг атлаа. Буцаагаад 1 тонны 1 сая 130 мянган төгрөгөөр авж байна. Яагаад бид нар дотоодод байгаа нөөц бололцоогоо ашиглахгүй өндөр үнээр хагас коксон түлшийг худалдаж авах ийм шийдвэр гаргасан юм бэ? Энийний чи үр дүн өнөөдөр За нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин байна. За сайжруулсан түвшний үйлдвэрийн гарсан зардал за яагаад хаагдсан ямар үйл ажиллагаатай одоо явж байгаа талаар томдгоо төвшин захирал миний дараа хариулаад явчихна. За олон улсын байгууллагуудын судалгаа өнгөрсөн утааны сонсголын үеэр бол гарсан шийдвэрүүдийг бол хэрэгжүүлээд явж байгаа. За яг одоо бол бид нэр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтраад за тухайн айл өрхийн дотн болон гадна агаар орчны бохирдлын бол хэмжилтийг бол хийгээд эд дундаа бол ороод явж байна. За өмнө 9, 10, 11 сард бол айл өрхүүдэд бид нэр сайжруулсан хагас кокс барьцуулагдчихгүй нийтлэнгийг бол айл өрхөд бол 3 сонголтоор бол авлаж ирсэн. 12 сараас 2-7 хоногийн өмнөөс эхлээд бүрэн кокс руу орсон байгаа. За ингэснээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан бол бүрэн судалгаа гэдэг энэ 3 түвш дээр хийгдээд явж байгаа. За анхны эхний дүгнэлтийг 12 сарын 10-наас 15-ны хооронд бол танилцуулна гэсэн урьдчилан байдлаар бидэрт мэдгдсэн байгаа. За энэ дээр бол бид нар хамтраад явж байгаа. Дэлхийн банктай бид нар эдийн засгийн үр ашигын талаар судалгаа хийцэн явж байгаа. За тухайн айл нь газ руу, хагас кокс руу, сэрдээгт хичим өч рүү шилжснээс тухайн айл өрхийн эдийн засгийн хувьд нь ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх нь вэ гэдэг судалгааг бол хийгээд явж байгаа. Койкотой бид нар хамтаад энэ газан шилжилтийн үед эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүдийг оруулах ёстой вэ? Ямар стандартуудыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Эрх зүйн хувьд ямар акт хуулиуд орох ёстой вэ гэдэг дээр бол Солонгосын койкотой бол хамтраад явж байгаа. За яагаад кокс гаднаас аваад худалдаад байгаа гэдэг асуултанд хариулъя. За манай Монгол улсад бол яг одоогийн байдлаар Улаанбаатар хотыг хангах коксны үйлдвэр бол байхгүй. За коксчин нүүрсийг бид нэр оруулж ирээд за тухайн юугээрээ
Кокс зүүн үйлдвэр байхгүй учраас тухайн нүүрсийг оруулжод агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бол ажиллаа явж байгаа. За 10 сард та бүхэн бас сонсон бах 10 сард урьдчилан дүнгээр бол хүхрийн хий бол 40%-аар за нөгөө нэг яригдаад байдаг тоосонцор буюу PM10 18%-аар PM 2.5 9%-аар бол буурсан үзүүлэлт бол гарсан байгаа. 11 сар дээр харьцуулахад хүхрийн хий 39%, PM 10 23%, PM 2.5 7%-аар бол буурсан. За энэ дэр сарууд бол бид нэр өмнө сайжруулсан нүрс, кокс нүрс, барьцдуулагчгүй мидлингийн 3 нүрсийг хамтд нь бол хэрэгжилж исэн үед бол гарсан эерэг үзүүлэлтүүд байгаа. 12 сард бол яг цэвэр хагас коксыг бол хэрэглэснээр ямар үзүүлэлтүүд, ямар эерэг агаарын чанарт бол эерэг үзүүлэлтүүд үзүүлж байна. Аль тал дээр эерэг сөрөг үзүүлэлт байна гэж гарч ийн гэдэг судалгааг бол гараад бол явнаа. За хагас коксын үйлдвэрийг барих тэзүүн одоо 95%-тай Эрдэс Монгол дээр бол хийгдэж явж байгаа. Энэ сарда багтаад дуусна гэсэн хариуг бол Эрдэс Монголоос өгсөн. Эрдэс Монгол дээр тэзүүн дуусгацсны дараагаар засгийн газрын хурлаар ороод нийслэл энийг хэрэгжүүлэх үү Эрдэс Монгол нь тэзүүгээ хэрэгснээр хагас коксын үйлдвэрээ цааш нь хэрэгжүүлэхээр байраад явах уу гэдэг шийдвэр гарна. Хэрвээ нийслэлд ирэх юм бол нийслэлийн бидний судалгаа аль хэдийн хийгээд эхэлсэн байгаа 18 сарын дотор Багнуурын уул уурхайг түшиглээд хагас коксын үйлдвэрийг бол барих боломжтой гэдэг бол судалгааны дүнгууд эхнээс бол гараад ирсэн байгаа. За ямар ч юм бол хагас коксын үйлдвэрээ барьж иж бид нэр хагас коксыг бол гаднаас импортж оруулах гэдэг асуудал бол зогсоох. 7 номер та хүндийн өдрийн мэнд төргий 5-7 түвш компаниг үүсгэх захирал Эрдэнэ 2. За Баатар гүгшүүний асуултанд хариулъя. За энэ 7 жилийн хугацаанд авсан нийт үр төлбөр бол одоо яг одоогийн байдлаар бол 1.5 их найд тэр хүрсэн байгаа. За үйлдвэрийн үндсэн хөрөнгө оруулалт бол баруун за төвийн үйлдвэр, зүүн бүсийн үйлдвэр гэдэг ингээ 3 үйлдвэртэй байсан. За энд үндсэн хөрөнгө оруулалт бол 380 тэрбум орчим. За баруун болон төвийн бүсийн үйлдвэрт бол салгаад ирэх юм бол 120 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. За үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхдээ баруун үйлдвэрээс эхэлсэн. За өртөг зардал багтаа маш одоо ихтэй, бүтээмж багтаа маш олон шугамуд ажилладаг байсан. 5-7 түвшин компанид одоо нийтдээ ерөнхийдөө 20 үйлдвэрлэлийн шугам ажилладаг байснаас үе шаттайгаар бууруулж үйлдвэрлэлийн шинжилгээг одоо үйлдвэрийн бүтээмжийг өсгснөөр одоогоор бол 3 шугамтай ажиллаж байгаа. За байгаль орчинд сөрөг нөлөөтэй байна гэдэг. За үндэсний орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2024 оны тогтоол. За Монгол Улсын засгийн газрын 21 оны 9-р тэмдэглэлээр одоо энэ үйлдвэрийг хаасан зүйтэй байна гэсэн юм шийдвэрийн дагуу баруун болон төвийн үйлдвэрийг одоо хаасан. За олон шугамтай ажиллаж байхад бол 5-7 түвш компани ажилчид 3800 дээр ажилладаг байсан. Өнөөдөр бол 800 хүн ажиллаж байгаа. За ингээд улсын их хурлын гишүүдийн ер нь иргэдийн энэ асуудалд нэг тодорхой байр суурь ерөөсөө алга боллоо. Эрчим хүчний яам Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ч бодлого байхгүй байгаа юм байна. Ажлаа бол мэдэхгүй байгаа юм байна. Асуудалд оролцох дургүй байгаа юм байна. Хүчээр ажлыг хийлгэж байгаа юм байна. Учир юу юм бэхээр хариулт бол хот мэднэ гэж байгаа. Өнгөрсөн энэ 15 жилийн хугацаанд цэвэр агаар сан агарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хот хариуцсан хүртэл сайттай болсон. Энэ хэмжээнд дарга болгон нэг агаар орчны бохирдлыг бууруулах төслийг лоббидсан. 2 удаа зуух сольсон. 2-оос 3 удаа түншийг сольж. Ингээд 5 их найдыг хийсгэлээ. 5 их найд төгрөг гэдэг бол асар их мөнгө. Энэ 5 их найдаар эрчим хүчний нэг станц барьчих боломж байсан. Ерөөсөө асуудлыг мөнгө болгож харсан. Шинжил ухааны шийдэл болгож хараагүй. Утаатай тэмцэн гэдэг бол улс төр биш яндангал бууруулах асуудал. Инженерийн дэд үтсийн хангамжийг сайжруулах асуудал, орон сууцны үндэсний бодлогын асуудал, эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх асуудал байсан. Энэ үндсэн шийдэл рүүгээ яваагүй. 100 солиол байсан,
дотоод орчны агаар орчны мэдрэгч тараагаал байсан, цахилгаан хаалгаагаар тараагаал байсан, түлшийг солиол байсан. Хариуцлага гэж юм үнэхээр алга байна. Энэ 5 толгой компанидэр маш олон асуудал яригдэн шүү. 1.5 их найдын өртөө 1.4 их найд төгрөгний татаас өгсөн. 500 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Технологи нь хоцрогдсон шугам аваад ирсэн. 2019 онд би нийтийн сонсгол хийжсэн. Болохгүй байна наад үйлдвэрч гэж. Хинч хариуцлага хүлээдэггүй. Ингээд татвар төлөгчдийн 3.5 их найд төгрөгчийн салхинд хийсчихлээ. Хариуцлагыг тооцох ёстой. Энэ мөнгийг татвар төлөгчд төлнө. Монгол улс бол ингээд эрчим хүч, нарны, салхины, нүүрсний эрчим хүчний нөөц байна шүү дээ. Тэгээ эрчим хүчний хараат байлгах энэ бодлого ч яваад байна шүү дээ. Нүүрстэй хатлаа 1 тонн нүүрсийг, хагас кокс нүүрсийг 175 мянгаар борлуулдаг атлаа буцаагаад 1,130,000 төгрөгөөр 1 тонн хагас кокс нүүрсийг аваад иргэдэд өгч шүү дээ. Зах зээлийн зарчим алга, өрсөлдөөн алга, сонголт алга. Бүгдэнд нь ингээд төр оролцож байна. Тэгэхээр хэдүүлээ ингээд нэг технологи суурилсан яг үндсэн энэ орон сууцныхаа шийдэл рүү оролцсон энэ бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Яамдууд удирдлага зохион байгуулалтаа бол алдчихлаа. Эрдэнэс 5 толгой гэдэг компани бүх энэ тэзүү хийдэг, мөнгө өгдөг компани боллоо. Улсын төсвөөс илүү том төсөв эргэлдүүлдэг газар боллоо. Яамдууд ажиллаа хийхээ болсон. Бид мэдэхгүй байх гэж хариулдаг болсон. Шин сонгогдсон төрийн нарийн энэ ажилдаа нэлээд одоо чармааж ажиллах хэрэгтэй. Хамгийн сүүлд нь энэ угаарын хийд хордож байгаа нас барсан, эндсэн хүмүүсийн чинь тоо 900 хүрчлээ. 900 хүрчлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага түлш шатахад эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг судалгаа хийсэн. Энэ судалгааг дарчгаад байна. Бодит үннийг хараад иргэдэд зөв мэдээллийг өгмөр байна. Зөв мэдээллийг өгөх хэрэгтэй. Үнэхээр иргэдийнхээ эргэлзээг тайлах хэрэгтэй шүү дээ. Шатах явцад ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгийг л иргэд асууж байгаа. Тэрнээс энэ нүүрс мөн үү биш үү гэдэг энэ шинжилгээг бол асуугаагүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр банкны орон анхаарч энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаа одоо 12 сарын 15-нд гарах энэ хоёр судалгааг иргэддээ зөв мэдээллийг өгөх хэрэгтэй. Дараагийн нэг хандлагын асуудал байна. Угаартаж эндэх юм бол иргэний буруу. Түлшийг ихээр нөөцлөх юм бол иргэний буруу. Гэхдээ заавал 7 хоног болгон очиж байхаар иргэд чинь боломжоор нөөцлөхийг хүсэн шүү дээ. Цаг хугацаагаа хэмнэхийг хүсэн шүү дээ. Тэгээ бүх юмыг иргэний бурууг нь тэгээ иргэн дээрээ дандаа туршилт юм. Одоо хийх гэж байгаа туршилт чинь газын туршилт. Хэв нэг туршилт гэдээ ярьж шүү дээ. Одоо бид нар 2 удаа түлш солид туршлаа. Олон хүн угаартлаа. Одоо газын туршилт хийнэ гин. Шинжлэх ухааны технологийн үндэстэй энэ ажилд